За өнөөдөр Мегмар гараг 7 хоног болгоны Мегмар гарагт өдөө ачиргээд Facebook групп дээр миний түүх гэсэн хаштагтайгаар хүмүүс амьдралынхаа түүхийг бичдэг. За энэ түүхүүдээс танд уншиж хүргэнэ. За ингээд эхлэх үү. За эхлэе. Пүрэв бат гам болд нийгэмд танигдаагүй төгс чадвар гинэ. За. Бичих зүйлийн маань гарчиг энэ л дээ. Улсын 3 дугаар төв эмнэлгийн ерөнхий мэс заслын тасаг түүний баг хамт олонны тухай. Би бусдын л адил ажилдаа явж өөрийгөө бүтээж олон нийтийн ажилд идэвхтэй оролцоод нийгэм надаар тутах юм шиг яарвчилж явахдаа өөрийгөө тас орхисон байсан юм. Өөрийгөө гэдэг нь эрүүл мэндэ гэсэн үг. Эмнэлэг гэдэг нэр мэдхээс үйлчилгээг нь авалгүй эдэр настайгаа золгож хизээч өөхөхгүй юм шиг авирлаад архийг чиргэлэгтэй хэрэглэн бусадтайгаа цэнгэгтээж цэнгчдэг байв. Үүнийгээ дагаад буруу хоолны зуршил амьдралын цагийн хэмнэлгүй явжээж. Гэвч нэг л өглөө гинт хэвлийн ороож өвдөөд яаралтаар 3 дугаар эмнэлэг дээр гол таслах мэт тарчилж юу болов гэлтэй тэсхийн аргагүй өвдөн байх зор шинжилгээнүүд ч ав. Хаана хэн намааг үцэх нь хамаагүй өвдөлтөө хурдхан зүгээр болгуулах ганцхан хүсэлтэй байлаа. Шинжилгээгээр нойр булчирхаан өвчл явагдсан тул яаралтай хаалганд орох болов. Нойр булчирхаан өвчл бол хүний амьдралыг авч явдаг төдийгүй ихэнх тохиолдолд өвдөлтийнхөө шокыг дийлэхгүй амьсгал хураадаг нийтлэг шинжтэй өвч юм. Надад тохиолдсон бараг л найдваргүй энэ хүнд хаалгааг лочин эмч удирдан хийж надад болон миний гэр бүлд дахин амьдрах цоошин гэрэлгээ бэлэглэв. Энэ үйл явдал хэдэн жилийн өмнөх болсон явдал бөгөөд саяхан биеэр гэр бүлийн хүний хамт бүгд найрамдахтар дуусаар эрүүл мэндийн аялалд явж олонний дунд бишрэгддэг сүүлийн үеийн технологийн шийдэлтэй дэлхийд дээгүр үнэлэгддэг хэмээх эмнэлгээр өөрчлүүлэн мэрэгжил ур чадварыг нь бишрэн явахдаа эхот харуулв. Өндөр зэрэглэлийн наривчлалтай эхоны хариуг үнсэн эмч нар нэлээдгүй удаан ярилцаж надаас гайхсан шинжтэй хаана хаалганд орсныг минь тодруулав. Монголдо хаалганд орсон гэж хэлээд үүр дүрхэн бодол дарагдаж юу хэлэх бол гэсэн хүлээлтийн хажуугаар өнөөгийн үл итгэсэн ундуу сундуу нийгмийн маань хар бараан бодол хариултанд давхсан үр дүн маань тааруу гэж хэлэхүй хэмээн эмээд суулаа нуулгүй хэлэхэд. Гэтэл эмч нар бид олон талаас нь хар шинжилгээний тань харуug уншлаа. Олон улсад хүн тооцогддог хаалгааг Монгол улсад хийсэн гэхэд маш сайн хаалга болсныг тэд хэлв. Нойр булчирхай үхчил тэр тусмаа дотроо хагарсан гэдэг бол бидний хувьд чадвар сорьсон найдвар тун баг шахам хаалга юм. Гэтэл үүнийг танаад гайхамшигтай мэрэгжлийн өндөр түвшинд хийсэн байгаад бид гайхаж, бахархаж бас их хүндэлж байна гэж хэлв. Энэ өвчний түүх нийгэмд эзлэх хувь хэмжээ Монгол дахь статистик тоо дэлхийд дахины мэдээллийг шагааж харахын зэрэгцээ эмчийнхээ мэрэгжлийн замналыг судалтал нойр булчирхай мэс ажилбарт дэлхий зохиогоогүй мэс ажлын багжийг өөрөө зохиож дэлхийн оюуны өмчийн батайн тавш өөрийн зохиосон багжаа нойр булчирхай мэс заслын үед хэрэглэж байгаа нь бодхоос бахархмаар агуу эрдэмтэн гэж энэ хүнийг л хэлнэ. Олон сайныг мэдэгч олноос онцгорсон энэ гайхалтай эрхэм бидний дунд зүгээр л ажиллаа хийж бусдад амьдрал бэлэглээд явж байх. Эрдэмт хүн даруй их мөрөн дүлгөөн гэж нойр булчирхаагаар өвдөж өөрчлөсөн хүмүүс хинэнч лочин эмчийн чадвартай маргахгүй байх гэж биеэр бодохдоо энэ хүнийг олон шав бэлтгэн бодлого боловсруулад явбал өөр шигээ олон чадaltaй эрдэмтэн эмч бэлтгээд илүү олон хүнд амьдрал бэлэглээд ямар сайхан бэ гэж бодно. Дэлхийн хэмжээний эмч нар уулга алдахад хүндлэл, бахархал, омогшил, зэрэг төрж эмч хүний нэнжин сэтгэл гэдэг аваа юмаа гэдгийг зүрхэндээ мартагдахааргүй ууж талархлын пост бичиж байна энэ юм. 6 жилийн өмнөх тэр өдөр тэр цаг мөчид тавилангаас үтгэж үхэл сонгосон хаалганаас гарыг минь та татаагүй бол би ийн сэрүүлж суухгүй байхсан. Таныг хүндэтгэн талархсан гэ Пүрэв бат гэсэн байна. За Монгол эмч нар ч мундаг штэ. Ер нь бол мундаг. Ерөнхий систем эмнэлэг хэцүү болохоос шүү. За тамирчдын тухай өгүүлэх амжилтын цаана гэдэг номноос Дөрмийн бус Жодогийн хаан гэсэн ийм түүх орсон байлээ. За Акияма Ёшихиро буюу Солонгос нэр нь Чой Сон хүн бол дайны дараа Японд үлдсэн солонгосчуудын нэг юм. Акияма 75 оны 7 сарын 29-нд төрсөн бөгөөд багаасаа жудо бөхөр хичээлэн ирээдүгөө жудоогоор төсөөлж байж багаасаа хүнд ялагдах хүсэлгүй шатран хүүхэд байсан нь нэг талаараа түүнийг амжилт гаргахад тусалсан ч нөгөө талаар Дөрмийн бус хаан болоход нь нөлөөлжээ. Жудод орсон цагаасаа л тууштай, доктортой бэлтгэл хийж байв. Япон улсын аваргуудад онцгойрч төрүүлж чадахгүй ч тэмцээн бүртээ медаль байр эзэлдэг. Тэрээр их сургуулаад өгсгөөс өмнө Японы номер 1 тамирчин болохоор зорж байсан ч хүрэл медалаас хэтэрсэнгүй. Түүний гэр бүл алхан бүртээ Солонгосын үлдэгдэл гэж доромжлуулахаас залхаж их нутаг руугаа нүүхээр болжээ. Олон жил уулзааг өвөөгөх гэрт ирсэн Акиямад эхэндээ бүх зүйл сайн сайхан байв. Акияма гадуурхалтаас зугтсан ч гадуурхалд Акиямагаас холдсонгүй. Солонгосчуудыг хэдэн 100 жил дарлалдаа
хэдэн зуун жил даралдаа байлгасан Япон улсаас ирсэн Акиямаг элэг нэгтнэ гэж хүлээж авах хүн нэгэн ч байсангүй. Гэвч Акияма бууж өглгүй Солонгосын нэрийн өмнөөс Олимпиад орж Солонгосчуудын итгэлийг олж авахар төлөвлөжээ. Тэрээр Акияма байха болж Чой Сон Хүн гэдэг шинэ нэртэй болов. Түүний төлөвлөгөөч эхнээсээ биелж Монголд болсон Азийн аваргад оролцсон 81 кг-т Монголын цууд тамирчин Нямхүүг ялж 2001 оны Азийн аварга боллоо. Гэвч солонгосчуудын хамгийн дургүй үндэстэн болох Япончуудтай нэр холбогдсон Чой Сон Хүнд ард түмэн шгшээгийн тамирчид бүгд л дургүй байв. Түүний эсрэг чиглэсэн өдөө хадгалагч хэрээс хэтэрч нэг л өглөө Сон Хүн буцаад Япон руу явчихлаа. Японд ирсэн Сон Хүн 2001 оны 9 сараас эхлэн Heisei Kansai гэдэг компани нэрийн өмнөөс барилдах болов. 2002 оны Азийн наадам бүгд найрамд Солонгос улсын Бусан хотод зохион байгуулагдлаа. Акияма цус нэгт солонгосчуудаа өөрийн авиасыг үзүүлэхээр Бусан хотыг зорж ирээд финалд шалгарав. Алтын төлөө Солонгосын Андон Жинтай барилдан ялж медалийн давцан дээр Японы төрийн дуулалтыг ичгэлүүлэхдээ даган аялсан нь солонгосчуудыг бүрч илүү бухимдуулав. Тэмцээний дараа хэвлэн баг хурал дээр жудо бол амьдралын нэг хэсэг. Би жудо барилдахын тулд л Японы иргэншилтэй болсон. Би бол солонгос хүн. Мөнхөд ийм л байх болно гэж хэлсэн нь хинч түүнийг сонсохыг хүссэнгүй. Солонгосчууд өөрийг нь үл тоосонд Акияма гомдлсонгүй. Харин ямар ч хамаагүй аргаар солонгосчуудын итгэлийг олно гэж шийджээ. Илүү их хичээгээд том амжилт гаргачихвол тэд намайг хүлээн авах болно гэж бодож байв. 2003 онд Оскад болох жудо бүхийн дэлхийн аварга шалруулах тэмцээн бол солонгосчуудад хэн гэдгээ харуулах сайхан боломж тул энэ тэмцээнийг л хүлээж байжээ. Тэмцээний эхний тойрогт Акияма хийлж, 2 дугаар тойрогт Францын Седрик Клаверийг үүрч, 3 дугаар тойрогт Монголын Нямхүүг давхрачиж, хэсгийн аваргын төлөө Туркийн Узназ Ираклиг Вазаригаар тус ялжээ. Гэвч барилдсан бүх тамирчин нь Акиямагийн жудогийн өмсгөл, жудогийн халтарч гулгаад баригдахгүй байна гэсэн гомдол гаргажээ. Энэ нь жудогийн түүхэн дэх барилдсан бүх тамирчдаас нь гомдол ирсэн анхны тохиолдол юм. Гомдлын дагуу олон улсын жудо бүхийн холбоо шалгаж үзээд асуудалгүй байна гэлээ. Харин Японы жудо бүхийн холбооны ерөнхийлөгч Ясухиро Ямашита гомдол ирж байна гэдэг нь асуудалтай байна гэсэн үг гэж үзээд шинэ жудогийн өмсгөлөн барилдуулахар шийдвэр гаргав. Харин энэ үед Акияма жудогийгоо өөрөө угаасан тул угаалгын нунтаг ариутгалын бодис нь дутуу арилсан байх гэсэн тайлбар өгчээ. Ингээд Акияма зооны аваргын төлөө Германы Флориан Ванертай шинэ жудогийн өмсөд барилдав. Барилдааны туршид Акияма шийдогоор хошуужилж байсан боловч цаг дуусахаас 6 секундын өмнө ялагдчих. Хүрэл медалийн барилдаанд Польшийн Роберт Кравчигт Коко үнэлгээгээр ялагдаж 5 дугаар байр эзэлжээ. Энэ удаа түүний зорилго нь тэр булгайц гарганч тэр бүтлгүйтэв. 2003 оны 2 сард Fuji телевизийн Sports Jungle нэвтрүүлэгт орохдоо жудогийг аль болох амархан халтардаг, гулгамтай болгохын тулд зөөлрөгч бодис хааминг гэж бодис ашиглаж ээж нь угааж өгдөг гэж үнэнээ хүлээжээ. Бүх Японы аварга шалгаруулах тэмцээн 2004 оны 4 сард болж зооны аваргын төлөөх барилдаанд Томоучи Масахикод ялагдсанаар Афины Олимпиад оролцох боломжгүй болсон юм. Дараа нь бүх Японы шигшээ багаасаа өөрийн хүслээрээ гарчээ. Солонгосчууд түүнийг Японоос ирсэн болохоор л шигшээ багтаа авахаас татгалзаад байгаагүй юм. Акияма шигшээ баг бүрдүүлэх сонгон шалгаруулалт болон улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохдоо хэд хэдэн удаа тамирчин хүнд байж боломгүй арга зал хэрэглэсэн нь баригдаж тэмцээнээс хөөгдсөн түүхтэй. Түүний хувьд зүүн үрж зүүн талдаа давхар ачих, хөмрөх, хонгодох, үүрэх, дархан мэхтэй. Жудоочийн хүний хувьд өөрийнхөө мэхийдэг талын гараа өрсөлдөгчтэй алдах нь маш хүнд байдлыг бий болгож улмаар хожигдох үндэс болдог. Харин Акияма үүнээс сэргийлж жудогийнхоо зүүн ханцууг богинохон албаар богинохон оюулж баруун талынхаа ханцууг урт хийлгдэг байв. Солонгос тамирчид Акиямагийн зүүн ханцуунаас барих гэж оролдоход ханцуу нь баригдахгүй байсаар мэхээ хийж чадахгүй хожигдож улмаар шүүгчдэд гомдол мэдүүлжээ. Шүүгчид гомдлын дагуу Акиямагийн жудог шалгахад тэр баруун талынхаа урт ханцууг зүүн тал руугаа гүйлгээд аргалцдаг байж. Дөрмийн дагуу шалгаад асуудал олж хараагүй шүүгчид зүгээр байна хэмээн гомдлыг хэрэгсэхгүй болгодог байж. Олон хавар нэгэндээ гихчээр Акияма баригдаж хатуу сануулга авчээ. Гэсэн ч Акияма хаширахгүйгээр дахин нэг зал зохиосон нь жудогийнхоо ингэрийг хийм цэвэрлэгээний даралттай эндүүгээр эндүүдэх байлаа. Мэх хийх, барь зав хурдан секунд дойлоор хэмжигдэх жудогийн спортод энэ нь байж боломгүй булхаа юм. Өрсөлдөгчд нь Акиямагийн ингэрээс барьж атгаж болохгүй байна гэж удаадараа шүүмжилснээр тэр солонгосын жудогийн лэг дахин барилдах эрхгүй болжээ. Жудогийн ертөнцид багтах зайгүй болсон Акиямагийн дараагийн зогсоол бол тухайн үед хүчтөрж байсан К1 буюу холимог тулаа юм. К1-ийн жудог бодвол илүү шоу, энтертайнментэд тулгуурладаг болохоор Япон солонгосын иргэншлийн асуудал болон жудо дэх шүүмжлэлэн түүнийг богино хугацаанд нэр алдарт хүргэжээ. Тулааны дэвжээн дээр бүгд шорттой гардаг бол Акияма жудогийн өмсөж зүүн мөрөндөө Японы туг, баруун мөрөндөө Солонгосын тугийг нааж үзэгчдийн сонирхлыг ихэд татдаг байж.
Өрсөлд төгчөө ихэвчлэн өчих боох мэхээр ялдаг Акияма жудо бүхийн хэвтэй барилдааны техникээрээ үзэгчдийг байлдан дагуулах болов. Эхний тоглолтуудад дивжэн дээр жудогитэй гарахыг зөвшөөрч байсан ч сүүлдээ заавал шорт өмсгөж тулгаснаар дөрмийн бус хаан дахин нэг булхайц хараг олжээ. Казуши Сахурaba, Акияма Yoshihiro. Энэ тулаанд Акияма Yoshihiro T-когоор ялав. Казуши Сахураба тулааны явцад хэвтэй барилдаан шилжих гэсэн боловч Акиямагийн бие халтарч юу ч хийж чадалгүй өрсөлд өгчдөө давуу байдлаа алдан хожигджээ. Хэдийгээр Казуши Сахураба шүүгчдэд хандан халтарч байна. Завсарлага гэж хэлсэн ч дивжээний шүүгч хүлээж авалгүй байсаар тэмцээнийг өндөрлүүлжээ. Дивжээнээс буугаад сэтгэл хөдлөлөө төдийлөн ил гаргаад байдгүй Казуши Сахураба ийм гэж юу байдаг юм бэ? Хөлсний халтарх, тосны халтархыг би ялгалгүй яадаг юм бэ? Харалда үзэгчд хүртэл хүлээн зөвшөөрөхгүй байгаа ч гэж дургуутслаа илэрхийлэн хашгирчээ. Маргааш нь энэ тэмцээг хүчингү тооцогдсон Акияма шагналын мөнгө хураалгасан юм. Хэвлэлийн баг хурал дээр Акияма бүх биедээ хүмсэг задралтаас хамгаалдаг крем түргсэн байснаа хүлээн зөвшөөрч дөрмийн бус гэдгийг нь мдээгүй хэмээн уучлалт гуйсан байдаг. Хиндэж ялагдахгүй гэсэн хүслээ буруу аргаар гүйцэлдүүлэхийг оролцсон Акияма жудогийн ертөнцид нэр хүндээ алдсан ч халимаг тулааны дивжээнэ шударгаар байгуулсан ялалтууд нь түүнийг Солонгос улсад иргэн ирэхэд тус болжээ. Тэрээр одоо ч Солонгост амьдарч байгаа бөгөөд Тулаанд кинонд дүрээ мөнхлөхийн сацуу телевизийн шоунд амжилттай оролцсоор байгаа билээ. Саяхан оролцсон реалити шоуныхын зураг авалт Монголд хийгдэн Монголын үндэсний бөхөр бас барилдаад авсан. Магтаад байгаа муу муулаад байгаа мó гэдэг. Магтаачгүй муулаачгүй. Ийм тамирчид байна. Зөвхөн багастай цагаан гарч. Манайхан ямар залтай мó үгүй гинэ. Тий харин амар. За Батбаяр Бата пүү энэ Акиямаг амьдаар нь харж иж билээ. Жудогийн кимоногоо дуудлага худалдаагаар зарж байх үед нь таарлаж байсан. Дараа нь орой цагаар сүүлээр дэмэд тэнэж явахдаа нэг соо залуу гарын үсгтэй кимоног нь авч байсан гэсэн байна. Монголын Нямхүүгээ тамирчин 2 удаа хусаа хийсэн биз дээ энэ дэр л. За Улаанбаатар хотод 12 цаг 26 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар аялахад алс хязгааргүй гэсвэрэтагаар 70 жилийн төвд жуулчин компани аялын хөтөлбөрөөр хамтран ажиллаж байгаа. За жуулчин компани 4-р сарын аяллууд зарлагдсан байгаа. Ер нь бол одоо ингээ нөгөө уул нь боломж тааруул яг энэ цагт аялуул цагаагаар хувьд маш гоё тааламжтай байдаг юм байна. За Жанжажиг аялал зарлагдсан байгаа. Туркийн 3 хотын гайхамшиг мэдрэх аялал зарлагдсан. Анталия, Стамбул, Памуккале гэдэг 3 хотын аялал. За бас Фукуок арлын шууд нислэгтэй аялал зарлагдсан байна. Гуанжуу хотын Canton Fair Expo үзээд Гуанжуугаар аялах аялал зарлагдсан байна. За тэгэд мэдээж Хайнан арал. За өнгөрсөн зам бид нэр Турк явсны үед Туркийн энэ 3 хотын гайхамшигыг мэдрэх аялын талаар жаахан задлж ярьж өгье. За эхлээд Анаталигийн далайн эрэгт очино. Ёо зүгээр жаргалын орон заяа. Та нар ингээ гой хауснуудад ингээ байрлаа. Тэнгүүтээ гараал ирэнгүүт чи бассейн байна заяа. Тэгээд газар дундын тэнгис ингээ айгу холгүй оршин. Тэнгүүтээ угаасаа Туркээс ингээ нөгөө аялал жуулчлаа дэмжих зорилгоор зөвхөн Анаталиуд очисон жуулчдынхаа бүх уух юмыг фри болгоцсон байдаг. Тэгэхээр та шотоор нүүрс тавьж агаад хүснээрээ уух боломжтой. Ер нь бол тэр явын ресортууд бүгд тийм ингээд төлөөд орчдөг, нэг бүсэн төлөөд орчдөг. Тэгэл та ямар ч хязгааргүйгээр ууж идэнэ. Ястай харин ч тийм ингээд их уугаад байна гэж юусоо дургуцахгүй. Hey my friend гэж авчирч өгөөд байна. За тэгээд Памуккалегийн халуун ашрам бол угаасаа нэг юм давстай уулан дээр байгаа ийм одоо тогтсон усыг аршаал гэсэн юм байл л дээ. Тийм аршаан дээр очино. За тэгээд Стамбулын түүхэн дурс болоод газруудаар очино гэсэн. Үнэхээр гоё гайхалтай гоё аялал таны хүлээж байгаа гэсэн. Тэгээд цаг агаарын үед бол үнэхээр яг одоо бол өстой гоё байгаа тийм. Тэгж байгаа өстой гоё байгаа. За тэгээд илүүдэл хөрөнгөө мэдээллийн та 7288 12 12 гэдэг утаснаас аваарай. 7288 12 12. Тэгээд жуулчин компани гэж зүгээр кириллээр бичээд Facebook руу орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар аялахад алс хязгааргүй 70 жилийн төвд жуулчин компани аялын хөтөлбөрөөр хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За үдээ ачаар нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс миний түүхээр үргэлжлэн өрж байна. Нэрээ нутлсан сонсогч байна. Сэтгэлдээ бодсон нүгэлт талархал гинэ. Тэр жил би 21 наснда ээж болсон юм. Жирэмслэлтийг 4 сартаагаас эхлээд эмнэлэг гэр гэж 10 хоногийн циклтэй амьдарсаар төрөх өдөр болсон. Төрөлт маш хүндрэлтэй их хүүхэд хоёулаа найдвар муутай, эрсдэл ихтэй бас л кино. Хүү маань эмчилгээтэй сувлагчийн пост дээр л байдаг байлаа. Төрсний дараах тасагт 12 хонсон бидэн шиг үнцөн бах уу. Энэ хэд хоног маш урт хугацаа байсан. Хүү маань 3 удаа амьсгаагүй болж арай гэж гайгүй болсон өдөр нь сувлагч дур мэдэн унтуулах тарай 2 удаа ойрхон хийснээс болоод сэрхгүй бүр мөсөн унтах төгсөн юм.
Ам тэмцсэн хэд хоногт хажуугийн оронд хідэн чээж 9 минут амарчж хөөхөн хүүхдүүдээ аваад гэртээ гарцгаав да. Харин нэг хүн орон нутгаас ирж төрсөн юм. Хүүн бүх эргэтэн нь өөрчлөлтөө байсан учраас инкубаторт байж байгаад 1-2 хоноод энэ хорвоогоос буцсан да. Тэр айлын хүүг тэнгэрт буцсан тэр мөчөд миний дотор нэг сонин мэдрэмж төрсөн юм. Нүгэлт талархал. Тэр бол за ингээд хүүгийн минь өмнөөс энэ хүү явчихлаа. Энэ өрөөнөөс нэг хүүхэд заавал буцах байсан нь энэ хүү байлаа. Одооноос миний хүү сайжирна гэсэн дотор онгойлгосон талархах мэдрэмж. Тэр цаг мөчөөс үнэхээр хүүгийн минь би цаг минутаар эрс сайжраад 12 хоногтой бяцхан хүүгээ тэрврээд гэртээ харьсан да. Тэнгэртээ буцсан энхрийн үр ээж аавдаа эргэж төрөөд эрүүл энх сайхан амьдарч байгаа хаа. Намааг өршөөгөөрэй гинэ. Ясаа амар юм бэ. За, нэрээ нутлсан сонсогч. Өчигдөр аавын дэ очтол аав маань утас нь болохгүй байна. Шинэ утас аавна гэж гисэн сууж байна. Гинтл дээшээ нэг зүйл огшоод уйлмарч юм шиг өмрөөд явчлаа. Яагаад гэвэл аав минь хизээж шинэ утас барьж үзээгүй, хамаг сайхан бүхнээ надад бас дүүнэрт мань зориулж ирсэн хүн. Би гэд хүн айлын том эрх дураараа аавна гэснээ авч, идэлнэ гэснээ идэлдэг эрхийн тэнэг явлаа. Ямар л сайхан утас гарна аав минь надад бүгдийг нь авч өгдөг байсан. Том охиноо боловсралтай болгоно гэж аав минь үүрийн жингээс үчийн бүрийн хүртэл таксинд явж их сургууль төгсгсөн хүн. Машинтай болохоос өмнө ажилласаа дандаа оройтож ирнэ. Аав яагаад оройтчих вэ гэхээр маргааш охиндоо таксины мөнгө өгөх гээд алхаад ирлээ гэд хамаг хөлсөн цовчгсан орж ирдэг байж билээ. Би гэдэг хүн хороололд өссөн хэрн гал түлж чадахгүй, өглөө хүйтэн гэр ямар байдгийг ч мэдэхгүй. Яагаад гэвэл аав маань өглөө эрт босоод галаа түлж гэрээ дулаацуулчихад таксинд явдаг байсан юм. Саяхан аав ээж хоёр маань шинэ байранд нүүж орсон. Хуучин байшинтай 20 жил амьдарсан. Одоо аав ээж хоёр маань өглөө эрт босч гал түлэх хэрэггүй, цас орсны дараа хашааны цас цэвэрлэх хэрэггүй, одоо хүүтэрлээ яана түлээнүүрс авъя гэж санаа зовох хэрэггүй болсон. Аавдаа гоё утас, гоё гутал авч өгнө. Алхасаар байгаад улан нэргсэн гутлыг тань тосолд суухдаа том болоод аавдаа гоё гутал авч өгнө гэж боддог байлаа. Авч өгсөн л дөө. Гэхдээ л дутуу санагдаад байна. Хамгийн гол нь та хоёр минь эрүүл байгаарай. Та хоёртой хайртай шүү. Том охиноос нь гэсэн байна. За дараагийнх нь шуурайн солонго гэсэн байна. Тэр жил би нэг чихтэй хийх ганцаардаж үлээ. Тэгээд найзаагаа олохоор Динжи мянган гудамд уйлчих гээл явж байснаа санаж байна. Нохоо уцаад л айл бүрийн хаалгыг тогшоод л найзаагаа аав ээжийнх нэрээр лавлан асууж явсансан. Найздаа яаж ганцаардаж буугаа орчлон туулгад хичнээн хэцүү байгааг ярьж уйлхал гэж утсан минь тэр байсан. Гэвч би түүнийгээ олж чадалгүй гонигтай буцсан юм. Хүн тэгтлээ ганцаардадгийг мэдэрсэн минь хачин санагдсан. Очиг олон найзтай байсан хүн гинт орой болж байгаач тоолгүй хань түшиг хайгаад л гараад л явдаг юм бэлээ. Одоо ч гэсэн ганцаараа байхдаа үе уйлах юм. Миний сайхан нөхөд хаач чухаа гэж харамсах юм. Намайг тэнэг гэдгийг мэдсээр байж яагаад орхиод явчихсан юм бол доо гэж гайхна. Надаас илүү тэнэгийг хайгаад явчихсан юм болов уу ч гэж шүүрс алдах үе бэ. Шүний тэнгэр рүү гарахаар галзуу барын аманд гараа хийчгээд инээж чадхаар нөхөрлөж, инээж, ханиаж, нэгнээ өмөөрөн хэрэлдэж, хамтдаа уйлалдаж, суудалцаж явсан нөхөд чиг минь олон одод яраах. Тэгтэл одон нойрхон нөхөд минь холдоод үзэгтгэж байсныг санаад гунях. Хүн ер нь хагцсан учирдагч юм болов уу гэж санах. Тэгтэл одоо ч хүн ашиг харж нөхрөлдөг болсон штэ гэх хогийн үг сонсдох. Ашиг харж албан тушаалынх нь хэрээр огт танихгүй нэгэнд долгонох уу? Яг штэ. Сайртай байхад минь гололгүй нөхөрлсөн автобусны мөнгөгүй байхдаа хамт алхдаг байсан нөхдөө би тийм замын хүнээр яавч солихгүй. Энэ тэнэг бодолдол миний гуниг оршиж байна. Яг хуучнаараа байж болохгүйг мэдсээр байж тийм байлгахыг хүссээр буйгаас миний зүрх төвчшгүй. Хизээч өөрчлөгдөөгүй 20 наснда гацчихсан тэнэг хар зүрх минь тэндэл гацсан бололтой. Гэгэн сайхан үеэ санамагцаа хизээч эргэж ирэхгүй болчихсныг ойлгонгуудаа тэгээд уйлах гээд байгаа хэрэг. Найзуудын маань зарим нь урвсан, заримыг нь хор хутгаад боснуулсан да. Ихэнх нь сураг бараагүй холд суугаа учраа сураг алсарсан. Ойр зурхны хов живэнд орооцолтон салсан нөхдөө би одоо надаас илүү тэнэг олдож байна уу гэд хэлчихмээр санагддаг. Гэвч таархаар нь тэгж хэлж зүрхүүлдэггүй. Хааштай үл ойлголцлын шилэн хаанд босчихсон байхад нэмж нэрмэх хэрэг үгүй. Зүгээр л нүдрүү нь удтал ширтээд ирэгдэг. Намайг хармагцаа хурч ирээд хаг усртал минь тэрсэн бол уучлахал байсан даа гэж дараа нь харамсдаг юм. 2013 онд завханд очихдоо Наранчаа гэж найзынхаа дугаарыг олж хот руу явах унаа хөдөлгөөс өмнөх 20 минутанд уулзсансан. Сакс волейбол тоглодог өндөр бор охин байсан юм. Тэр 20 минутанд би амьдралынхаа алдаад олж чадаагүй нэгэн учрыг эргэн нөхөж чадсан юм. Солонгоо минь
Намайг олж уулзлаа. Намаа гэд ирлээ шүү дээ гэж баярлсан найз минь автобусыг дагаж далалсаар үлдсэн. Одоо ч гэсэн нутагтаа очихороо би наранчаатайгаа уулзна. Нөхөр нь хардаад гэрээс гарагдгүй ч гэсэн бас нэг найзындаа очиод хаалгыг нь дил бүшүүлж ороод чам шиг чапакаар найзтайгаа уулзах хэсгээ заалахгүй шүү. Ёстой нэг гिचгээд түүнийхээ хөтлөөд гарна гэж боддог. Тэгээд хамтдаа суугаад юу ч ярилгүйгээр зүгээр л санаа алдцгаана. Тэр минь миний тэрвэрлэлээр л дутаж яваач юм билүү? Зарим нөхдийг бол зүгээр л зүрхэндээ нандинан хадгалж явхаас өөр аргагүй болдог. Тэр минь намайг найз гэж үзэхэ болсон ч магадгүй бүр үзэн ядаж байж болзошгүй боловч би өөрөө л найзаа гэж бодсоор явахтаа хүрсэн. Тэгж бодогдох сайн сайхан дурсамж байгаа учраа өөр аргагүй. Тэнгэрлэг нөхөрлөө хадгалж чадаагүй миний буруу тул ойлгохыг хичээдэг. Гэхдээ намайг таньхаа болсон хүний хаалган дээр үргэлж хүлээн гэдэг хэцүү. Найзыгаа дээрлэхдэг зүрх сэтгэлийг нь сийчдэг хүмүүсийг харахаар гонигтай болчихдог. Чи надад тэгж ингэж тусалсангүй хэмээн ялархан уйлдахыг ч дуулсан. Найз нөхөд гэдэг ямар бидэнд өгцөөтэй юмыг ч аваад зогтсон ловирч нөө. Тэр чин чамд ямар ч өргөө шүү. Ганцаардаад сэнсэрч явахт чин дэргэд чин сэгсээгээд сууж явах ёстой л хүн шүү дээ. Түүнээс биш архитаж аашаа алдаж явахт чин хундагнаас чин хороолцож байсан хүн нөхөр чин биш. Тэр бол зөвхөн архины хамсаатан. Архины хамсаатан найз нөхөртэй андуурва. Найз гэдэг бол энэ орчлоонд хэр өгцөөтэй, авцаатай амьдрсны чинь нотлогоо. Хүн чанар, мөн чанарын чинь даруулга болоод зогсож байдаг нэгэн өмгөөлөгч бас хэр хүн шиг явсны чинь нотлогоо. Зарим нь олон нөхдтэй, зарим нь цөөн нөхдтэй үлддгийн учир ердөө тэр. Нөхөд минь орчлон хорвоо яаж жирэглээ гэсэн найзаараа байгаараа гэж гуй. Хамт шоудох мөнгөгүй ч алгаа дашин тэрвэрлэлдэн уулзаж шүнжин инээлдэн ярьж хондог байснаа бүү мартаарай. Нөхөрлөхөд хөрөнгө чинээ алав тушаал түүч хамаагүй. Зүгээр л түүнтэй уулзахад зүрх чинь над жаргалаар бэлхэж байвал тэр чиний нөхөр мөн. Тиймээс зүрхийг нь цөм өшөөлөж болохгүй. Тийм л нэг хүн гэдгийг ойлго. Намааг яваад өгвөл битгий нэгийг худлаа уйлаарай. Найз чинь ганцаардаад уйлд суусныг бүү март. Зүрх чинь чичрэн ойр ганцаар үлдчихсэн мэт гудайд суухтаа чи солонгогийн хэлснийг ойлгоно. Тиймээс энэ тэнд мартсан найзыгаа яг одоо дурсах тун. Найз чинь чамааг дурсаад уйлаад сууж байж мэднэ. Амьдрал дарлагдаад бүр өгчхий гэж бачуурд суучч мэднэ. Хааж очиод уулз. Арх дарс огт хэрэггүй. Бэлэгсэлт ч хэрэггүй. Зүгээр л яриаг нь сонсоод нурууг нь түшээд суу. Яад гэвэл хүнд орчлонг ганцаар туулахад хэцүү үе их. Өвдгийг нь тэрлээд хэвт. Тэгээд зөөлөн дуугаар найз нь байгаа шүү гэд л хэлчих. Тэгээд л найз чинь тайвширчхна. Үлдсэн насандаа тэр чамаар миний муу найз гэж омгших болно. Найзад чинь арх дарс биш, мөнгө төрөгч биш, элдв онгиргон яриа биш, чийл хэрэгтэй байгаа юм. Яг одоо найзтай очтоо дураака. Яг одоо шүү. Очоод хах тэврээд уулз. Дараа нь харамсахгүй тулд Динжи мянган гудамжны 20 дайлын хаалгыг нэг бүрчлэн нүдэж явсан шиг минь цөхрөлтгүй хаа. Таарсан хүмүүст би найзыгаа хааж байгаамаа гэж учрал. Найз нөхдөдөө хүн чинь бүтэн явдаг юм шүү гэж нулимстай битсэн энэхүү бичвэрээ дуусгая. 2022 оны 1-р сарын 19 битсэн Шуурайн Солон гэсэн байна. Энийг би бас өмнө Facebook дээрээс нэг харж исэн. 22 онд битсэн болохоор аргачлал байх л та тий. За Улаанбаатар хотод 12 цаг 37 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар хамтдаа сая Лендэмэн Монголын хамгийн анхны бүрэн дижитал зээл аппликейшн хамтран ажиллаж байна. За Lend аппликейшнийг одоо бол ер нь баг хамгийн анхны зээлийн аппликейшнуудын нэг баг Lend. Тэгээд Монголын анхны финтек компани Lendэмэн гаргасан. За 16 оноос эхлээд технологийн шийдлийг ашиглаад санхүүгийн үр хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор энэ хүрээнд барьцаагүй хэрэглээний зээлийг Lendэмэн аппликейшнаар дамжуулж хүргэсэн. Одоо ч хүргэсээр байна. Тэгээ ер нь бол Lendэмэн анх гарч ирээд тэгэд хүмүүс биенээсээ мөнгө зээлэхэд багассан гэсэн. Тэ жижиг мөнгөний хэрүүл тэрнээс бол биендээ гомдох эсвэл нэг зээлцэн нь өрөө өхөө мартчихдаг нөгөөтг нь нэхэж чаддгүй маддгүй юм харьцангуй багассан гэсэн. Би бүр анх Lendэмэнийг гараад манай ихч мөнгө хөөе та одоо наадах чинь дампуураад ингээ бөө юм болох юм биш үзмэз гэлтэй гэдээс нэр яалтчгүй анхны ихэлтаа яалтчгүй анх хүмүүс харалж орж ирсэн. Тэгээд одоо бид нар чинь ингээд бусад нөгөө нэг апуудаар зээл хийхэд за зээлийнхаа эрхийг тогтоолгосны дараа заавал очтныг цаасаар нэг удаа гэрээ идэн штэ. За тэгдэг. За тэгвэл одоо Lendэмэн ап байна. Бас л дахиад анхдагч болсон. Хүссэн байршлаасаа захим гэрээгээ хийх боломжтой болсон. Очих шаардлагагүй. Яг үнэ. Захимаар гэрээгээ байгуулад хэрэглээний зээл болон бизнесийн зээлийг дан систем эсвэл дансны улгаар зээл ирэхэд тооцоолоод
ашигладаг ийм боломжтой болсон. Ааха. За тэгээд энд нэг ийм загтал байна л да. За. Сайн байна уу? Би эгэл жирийн амьдралтай 2 хүүхэдтэй өртөлгөөлсөн эмэгтэй. 2 хүүхдээ хоосон онолохгүй хичээж 2 ажил хийдэг юм. Том хүн маань сагсан бөмбөгийг сонирхолтой дунд сургуулийнхаа шигшээ баг тоглодог байсан юм. Нэг удаа хүүгээ дэмждгээр очтол өөр багийн хүүхдүүд нь маш ганган гой пүүз өмссөн харагдаж байхад манай хүүхэд улан урагдаад бараг салж унах гэж байгаа пүүцтэйг анзаарсан. Би хүүгээ маш их өрөвцсөн ч хүүмэн түүндээ санаа зовхгүй сэтгэлээсээ тоглож байгаа нь хүүгээрээ бахархаж өрөвцсөн. Хүүдээ пүүз авч өгөх гээд гартал сагсны пүүз маш үнэтэй байдгийн бэлээ. Хүү маань үнийг нь хараад ээжээ энэ амар үнэтэй байна. Хүн энэ пүүзтэйгээ болно гэж хэлэхэд миний инхрээ жаахан өрөмөн биеэ дааж том болсныг нь анзаарсан. Би тэр үед хүүдээ пүүзийг нь авч өгч чадаагүй ч хамаатан садан найз нөхдөөсөө мөнгө гуйсан ч одоохондоо боломж байдгүй гэсэн хариулт өгсөн. Нэг найз маань зээлийн апаас мөнгө зээлээд үзээч гэхэд нь судалж үзээд лендэмэнээр мөнгө зээлээд хүүгийнхээ хүссэн пүүзийг гэртээ бариад ортол хүүмэн хараад уйлж үлээ. Би ч бас хүүгээ хараад өрөвдөж асгартлаа уйсан. Би одоо ч гэсэн хэрэгтэй үедээ лендэмэнээ ашигладаг. Цаг тулсан газар үнэхээр хэрэгтэй байдаг шүү. Лендэмэний хамт олонд ажлын амжилт хүсье гинэ. Тий, харин тий. Энэ мэдчлээ ингээд ер хүмүүс хоорондоо одоо гэдэг биенээсээ мөнгө гуйх, нөгөөх нь өгч чадахгүй өгөхгүй байх гэсэн энэ асуудал шийдэгдсэн шүү. За ингээд лендэмэний лавлах утас 77 тэг 7 тэг 1 тэг 1 77 тэг 7 тэг 1 тэг 1. За өнөөдөр саяны энэ хүний жишээ яг миний түүхтэй айгүй гой зөгцчлөө тий. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хамтдаа асаа лендэмэн Монголын хамгийн анхны бүрэн дижитал зээлийн аппликейшн хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За дараагийн түүх болохоор за би уншчихъя тий. Улан чинээ юутай юм бэ? Дорж зовд инх төр дахныг чи доотлихаа өөрийнхөө унш. Өөрийнхөө уншаа. Тийм. Өөр уул уншаа. Ингээд дараалал явцсан болоо гэж бодлоо шүү дээ. За тэгвэл нэрээ нуудлсан сонсогч. Орой минь дээ. Баяртай чимшиг, гунигтай чимшиг түүх хүрнэ. Надад багын нэг найз байд юм аа. Ууж идээд байдгүй амьдралын мөр хөөсөн л залуу. Одоогоос олон жилийн өмнө нэг өдөр нилээн халамцуу гараад ирхөө би танаа ажлын хажууд сууж байна гэдгийм. Ууж идээд байдгүй найз маань болохоор байгаа газар нь очил хоол захиалчихсан, ганц юм задлсан сууж байхаар нь ямар нэг юм болж дээ, их нэртэйгээ муудна гэж баймгүй юм гэж бодож суутал. Найз нь өнөөдөр Б-гийн 49 хоног гэв. Найз өнөөдөр Б-гийн 49 хоног гэв. Сургуульд багт нөгөө ангийн мис охин сайн болцоход л шаналаад бөө юм болж ганцаараа үерхэд хаягдчихсан юм. Сүүлд найзаасаа сонсохноо ангийнхаа нэг залуутаа суугаад жоохон хизүүхэн амьдэрдэг гэж сонсч байлаа. Манай хүн ч дээд сургуульд байхдаа ангийн нэг охиноо авч суугаад сайхан амьдарч яваа. Эхнэр нь хүүхд гаргаж болохгүйгээд ганц хүү өргөж авсан нь энэ. Чи миний хүүг сайн мэдэн дээ. Сайхан хүмүүс нь одоо 10 гаруй настай мундаг залуу ээж бит хоёрхон амьдрал ад жаргал минь штэ гэд санаа алдаад үүнээс цаашхыг энэ дэлхий дээр бэбит хоёроос өөр хүн мэдэхгүйгээд ингэж ярьж үлээ. Манай хүн эхнэр нь хүүхд гаргаж болохгүйгээд нэг хэсэг гундуухан л явж байж. Тэр үед нөгөө багын хайртай байсан охин нь арх уудаг нөхөртөө яахан хэцүүхэн байх үедээ нэг таарч л дээ. Ингээд тэд хаяа бас уулздаг болж ингэж яваад нэг өдөр нөгөө хайртай байсан охин нь тэнгэр хөмрөмөр үг хэлсэн нь хүнд өвдсөө үсрээл 5 жил амьд явна. Гам сайн бариараа гэж имж хяналтанд орсон гэжээ. Тэр үед одоогийн шиг эмчилгээ сайн эдгэн гэсэн зүйл байсан биш. Гэхдээ танаа эхнэр хүүхд гарах боломжгүй юм бол би чамд гаргаж өгье. Чи надаас өргөө тавчих гэж хэлтэй. Хайртай хүнийх нь энэ шийдвэр биелж хөөхөн хүү төрүүлж өгч эмнэлэг дээрээс очин эхнэрийн хамт өргөж авсан байх юм. Нөгөө эмэгтэй нь сайхан хүү гаргаж өгөөд 10 жил амьд яваад бурхан болж. Эхнэр нь нөхрийнхөө анхныхаа тэр эмэгтэйг гэж мэдэхгүй л дээ. Хүүхэд бол өргөж авсан ээжтэй аавтай бол өөрийн төрсөн хүүхэд бол өргөж авсан ээжтэй бол аав нь өөрийн төрсөн аав нь. Ийм зүйлийн гэрч болоод ямар тааж 5 жил болчихж. Сая хүүгээ гадагшаа сургуульд явуулж байгаа бололтой нисгтэр байгаа зураг инста дээрээ тавьжээ. Ийм нэг баяртай чимшиг, гунигтай чимшиг зүйлийн гэрч болж амьдарч байна да. Ямар сони юм гэсэн байна. Тий. За копи пост дорж зовд инх төр гинэ. Дарахныг дайлаар морцсон байна. Өглөө хар үрээр хаалт уршихоор онгойлгосон чинь манай телевизийнхэн болмор гэж очилдаг инхвэр зогсож байна. Ард нь дүрлэр томнуудтай шар залуу хайнсчээ. Нэг л танд царай, нөгөө л хурдан шулганаж ярьдгаараа инхвэр маань төрөө камер авч гуруула дарахаа ухсгээд ирээ илгэж байна. Ажил байхдаа байсан тул хамт явхаар боллоо. Замдаа мань хүн ярьж байна. Энэ хүн манай найз Лутвайр гэдэг хүн завхнаас залуучуудын үнэн сонин гаргах сэргээхээр ирсэн нөгөө алдарт завхан гол дууны эзэн гэвэ. Ингээд явж буй зорилгоо хэллээ. Манер дараханд сурагчлагч хийж байсан тул найздаа шин сонин
гаргах, санхүүгийн туслалцаа босгох, би зураг авч хідэн мэдээ бэлтгэх, ер нь бол хэвлэгдэхгүй байгаа сониг амь оруулах ариун үлсийн төлөө нэгдсэн гур болж таарав. Энх хоёр маань дарахныхныг бол сайн мэднэ, жагсаанаа л гэж байна. Үүнд нь итгэж горилго дээсэн бит хоёрч яах вэ сэтгэл хааламжтай явсаар дархан хоттой хүрв. Ер нь бол зах зээлийн шуурга эхэлсэн бизнесмэнүүд хөлөө олж ядаж байсан цаг. Гэвч энх хоёр маань та хоёр үүнд бүү санаа зов, найз нь хүчээ харуулна л гэнэ. Ингээд луулзалт эхэллээ дээ. Бүгд л асуудал ярьж золон тооцсон улсдаа шууд тулав. Энэ удаагийн гарааны мөнгө болох унаа тэрэг хоолыг лутаа маань сонины жаахан мөнгнөөс авч зарцуулан дархнаас олох их ашигаас нөхөн хийх зорилго агуулснаа хэлж явсан. Уулзалтанд бид гурвын царай барааж асуудал нэг л буруу эргээд байх шиг цуг цэрэгтээсэн найз Батбаяртай хэллээ. Хүрээ дээр завхан голын эзнийг дайлна л гэж байна. Өөрөө ч завхны хүн л дээ. Бааранд ночлоо, идлээ уулаа, найз маань хөөгч байгаа гэж хачин. Завхан гол дууга байнга дуулаад л зохиогчтой нуулцсных нэг тулгыг гэсээр өдөр өнгөрч буудалтай ирлээ. Лутаа маань хэлж байна. Энх хоёраа мөнгө маань дуусах нэ. Яах вэ? Маргаашнаас буудлын мөнгө хүрэхгүй болох нь гэсэн мань болчморч яах вэ? Маргаашнаас үзүүлээд өгнө л гэн. Маргааш нь бүтэлтэй юм болсонгүй. Сүүлдээж мань гурав өөрсдөө л жагсаал байдаг аргач барагдлаа да. Гэтэл улсын ачин луу энх хоёр таарад маргааш найз нь барилдаантай тэрэн төрүүлээд шагналаараа та хэдийн буудлыг даанаа л гэж байна. Маргааш үдийн хавьд нөгөөх маань зөвхөн унжчихсан амтан байхгүй батлавд хизээж унаж үзээгөөр унаад гэсэн яриатай ирлээ. Орой боллоо үүд нь хүн дуудаж байна гэхээр нь гарсан энх хоёрын маань хоёр хүүхэд нэг престок барьсан аав энийг ламбард нь тавиад буудлынхаа мөнгийг түлхээ зогсож байна. Үнэхээр сайхан сэтгэл шүү. Бид ч юу гэж авах вүлээ? Ингээд нөгөө шувтарсан цагаан бомбон дээрээ суулаа да. Аргаа барсан бид дайлаар морцсон дархныхаа гудамжаар гуниг царайлан алхаж явсан нэг 69 машин сарх гэл зогслоо. Батбаяр найз маань юу хийж явна гин аргаа бараад байдлаа хэллээ. Шууд л суу Улаанбаатар төргөж өгнө гэд анх баяр цогтой их мөрөөдөлтөй гарсан бид гурвыг их хотод маань хүргэж өгснөөр дархан хотыг дайлаар морцсон их аян зогсоолдоо хүрсэн билээ гинэ. Яг жигд Монгол ирчүүд явж байгаа юм тий. Ингээд юм ямар ч юм баг тий. Тэр нөгөө хамгийн гоё над тэр бүхөө байгаа. Би маргааш төрүүлээд хоёрыг даана. Тэр унагсан гэдэг байгаа батлаг гэд хүн нэр штэ тий. Маа дарахны спорт ордны дарга. А тийм үү. Тийм ардам ард. Оо зүгээр би маргааш төрүүлээд та хэдийн мөнгөд хөлчихнэ. Нөгөө нэг юу жүжигчин дооё штэ тий. Бас амар бадрангуу Эрдэнэтэд очиж тоглолтийнгээд бүтэн сар сэлэг зочид буудал барьцаалагдсан. Яа, ард. Яаж наач бүр ирээд байгаа юм биш үү? Хэцүү үед сонин сэргээх гэж байгаа нөө. Тийм хордноо. Яа. За, ингээд дуусчихж байгаа юм уу тий? Ингээд дуусчихсан. За, сэтгэлдлүүдээр юу вэ? Сонь сайхан харъя. За нэг онсон. Юун дээр Өдөө ачир гэдэг групп дээр хүмүүс нөгөө нэг миний түүх гэд хаштагаараа юугаа бичвэл те. Угаасаа тэр нөгөө нэг хамгийн анхны тэр нойрболч бурхан хаалгаа ясан эмч гэд гисэн штэ. Тэр эмч чинь алтан гарт хин гэдэг лээ нөгөө тэр нэрээр нь хэлдэг гинэ тийм эмч гэдэг гинэ. Монгол эмчээрээ бахархах сэтгэл өөрөө ирэхгүй төрж огшлоо гэсэн байна. За тэгээд сайхан найз сайхан шүү гэсэн байна. Би бүр сая мэдгүй яг нөгөө 12 сарын ихэр маа найз өнгөрсөн болоод ч тэр мэдгүй сая тэр юмсаж бүр хоолоо зангараад амар хэцүү байна. Тэгээд нэрээ хүнний амьдралтай найзууд шигшигдээд л үлддэв юм да тий. За нөгөө нэг Японч юм шиг солонгосч юм шиг тамирчсан чинь амжилтын төлөө юу ч хийхээр толгойн ажилдаг тамирч юм да гинэ. Тэгээ Монгол хүчтэй айгүйх барилдсан. Яг ингээд бүхий ертөнцтэй бол жудаа үздэг хүмүүс айгүй сайн таньдаг юм байлээ. Тэ тэгээ хашир болохоор мэлэл бол хайцдаг төрлийн нөхөр юм байна. Бид тэр Турк явснаа ярьсан чинь Туркэд 8 хоногтой 8 кг таргалж илээ. Яа. Лаг таргалсан байх шүү. Тийгэр юм бэлээ угаасаа. За энэ үрээд 2025 оны 4-р сарын 22-ны Мегмар гарагийн Үдээ ачаар нэвтрүүлэг радион 3-р студиэс миний түүхээрээ шууд хүрээд өндөрлөж байна. Тэгээ та манай Үдээ ачаар групп руу маань миний түүх гэсэн хаштагтаар өөрийнхөө түүхийг сайхан, гунигтай, за гэгээлэг одоо гоё түүхүүдээ бас хуваалцаарай. За тэгээ нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар хамтдаа асайл лендэмэн Монголын хамгийн анхны бүрэн дижитал зээл аппликейшн за мөн аялахад дал хязгаар үгүй 70 жилийн төвчүүлчин компани аялын хөтөлбөрөөр хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. Дэлхийн монголчуудын амжилт радио 88.3